Сайн байцгаана уу? За намайг Өнөр Жаргал гэдэг. Би Major Business Architect мэргэжилтэй. Тэгээд үйл ажиллагаа хажуугаар ном орчуулдаг. Бас номын редактороор ажилладаг юм хүн байна. Тэгээд ном амссан хулган монолог подкастын энэ удаагийн дугаарт өөрийнхөө орчуулсан болон яг редактороор ажилласан эрхлэн гаргасан номнуудынхаа тухай ярилцахаар ирсэн байна. За тэгээд хамгийн анхны номоос эхлээд ярьсан нь хамгийн зөв болов гэж бодож байна. За тэгээд миний ажиллаж байсан хамгийн анхны ном бол Yoko Ogawa зохиолчийн Төгсдөө гэдэг нэртэй ном байгаа. За тэгээд төгсдөөс өмнө бол би яг жижиг хэмжээний өгүүлбэрүүд ч юм уу эсвэл яг academic paper-ууд ч юм уу яг тиймэрхүү бүтээлүүдээр ажиллаж байсан бол яг бүрийн хэмжээний анхны яг орчуулсан ном маань бол Төгсдөө байгаа. Тэгээд яг Төгсдөө дээр Yoko Ogawa гэдэг энэ гоё эмэгтэй зохиолчтой бол өмнө нь энэ номыг орчуулахаас өмнө бол ерөөсөө мэддэггүй байсан. Тэгээд энэ зохиолчтойгоо анх удаа танилцсан, тэгээд бас орчуулсан явдал маныг ингэж одоо зэрэгцэж таарсан учраас надад аюу тийм дурсамжтай ном болж үлдсэн. Тэгээд зарим уншигчд маань яг ингээд номын маань одоо жишээ нь яг энэ хуудсыг хараад ч юм уу те ингээд математикийн ном юм уу гэж айгүйх юу байдаг асуудаг. Тэгээд 3 жилийн дараа ч гэсэн ингээд дахиад хэлэхэд энэ бол ерөөсөө математикийн ном биш. Гэхдээ математик уран зохиол гэдэг яг энэ хоёр зүйлийг үнэхээр яг ингэж бүр гоё уусгаж нэгтгэж чадсан ном гэж боддог. За тэгээд Neil Publishing-ийн тэгш заяагч яг энэ номыг анх орчуулах саналыг тавьж исэн. Тэгээд тухайн үедээ бол энэ номыг анх уншичаад яг одоо орчуулахыг зөвшөөрөх үгүй юу гэдэг дээр айгүй их бодож байгаад зөвшөөрөё гэж бодсон шалтгаан нь бол математикийг яг ийм энгийн төвшөнд тэгээд ийм ойлгомжтойгоор ямар ч одоо тийм математик дуртай байна уу дургүй байна уу хамаагүй ямар ч хүн ойлгохоор тэгээд дээрээс нь яг тийм нэг ийм математикийн гоо үзэсгэлэн ингэж юу гэдгийг хүнд мэдрүүлж чадах үс тийм романтикар гэж хэлж болохоор тэгж битсэн ном учраас надад үнэхээр таалагдсан. Тэгээд би өөрөө яг бүр яг багангаас эхлээд математикээр гүнзгийрүүл сурсаар агаад их сургуультай ч гэсэн математик үзсээр агаад төгссөн хүн болохоор яг тэр талаараа бол миний хамгийн хайртай хоёр зүйл яг нэг номд ингээд шингэсэн, нэгдсэн байгаа гэдгийг мэдрээд энэ номыг орчуулахаар шийдэжсэн. За тэгээд номынхоо тухай товчхон ярих юм бол 80 минутын ой санамжтай ийм математикийн профессор. Тэгээд тэр хүний яг гэрийн үйлчлэгч эмэгтэй болон гэрийн үйлчлэгчийнх нь 11 настай хүү гэсэн ийм 3 4-ийн хооронд л ерөнхийдөө бол номын маань ихэнх үйл явдал өрнөдөг. Гэхдээ яг энэ номон дундаас нөгөө юу гэдэг математикаар дамжуулаад ингээд хүмүүсийн харилцааг харуулж болдог гэх мэтчлээ яг ийм гүн гүнзгий юм гэхээсээ илүү хүн хоорондын ийм эгэлжирийн харилцааны ийм халуун дулаан сайн сайхан зүйлс яаж одоо юу гэдэг ийм жижигхэн ийм харилцаа, жижигхэн харилцан ярианууд, ийм зүгээр хүнд гаргасан жижигхэн ийм халуун дулаан сэтгэлүүд яг тэр хүний бүхэл амьдралд нь яаж нөлөөлдөг вэ, бүх түмэнд нь яаж нөлөөлдөг вэ гэдэг талаар бол энэ ном айгуу гоё гаргадаг гэж боддог. Тэгээд миний бодлоор юу гэдэг номнууд нэг ийм ерөнхийдөө хоёр хуваажид болох юм шиг заримдаа санагддаг байхгүй юу? Яг хүний амьдралтай адилхан байгаагүйгээр нь одоо юу гэдэг бидний амьдралд ингээд айгүй олон том үйл явдлууд тохиолддог. Тэр томоохон үйл явдлууд нь бидний одоо цөмд нөлөөлдөг, ертөнцийг харах үзэлд нөлөөлдөг ч юм уу те. Яг тийм томоохон үйл явдлууд байдаг. Сөрөгч бай, эрэгч бай, одоо гунигтайж бай, аж аргалтайж бай. Тэр үйл явдлууд шиг тийм том эргэлт болох үйл явдлууд дээр одоо суурилсан номнууд ч гэсэн байдаг. Тэр номнууд нь яг тэр үйл явдлаа дагаад ер нь философийн хувьд ч тэр айгүй гүн гүнзгий дээрэс нь илүү далаацтай болох тохиолдлууд байдаг. Гэхдээ нөгөө талдаа бас юу гэдэг хүний амьдрал чинь дандаа ийм өдөр болгон ийм том үйл явдал тохиохгүй. Зарим өдрүүдэд ийм зүгээр л амар тогтун, тайван ингээд нэгэн жирийн хэвийн байдаг тий. Гэхдээ яг тийм игэл жирийн тийм хэвийн тогтун өдрүүдэд ч гэсэн бид нар одоо юу гэдэг нэг ийм нар мандж байгааг хараад эсвэл жаргаж байгааг хараад ч юм уу эсвэл айгүй гоё амттай кофе уугаад ч юм уу ийм зүгээр л сайхан ийм энгийн хэрнээ айгүй гоё мэдрэмж авдаг. Гэхдээ бас энгийн нэг ийм жижигхэн дуу сонсоод бас айгүй гунигтай мэдрэмж авч болдог ч юм уу тий. Яг тийм игэл жирийн өдрүүдийн ийм мэдрэмжүүдийг агуулсан номнууд ч гэсэн надад байдаг юм шиг санагддаг. Тэгээд яг тэр хоёр дахь жишээг нь одоо хамгийн тод томруунаар төлөөлж чадах үс номыг бол би Төгсдөөг гэж боддгоо. Тэгээд яг энэ дээр би нөгөө
урдталт нь орчуулагчийн зурвас гэж биччихсэн. Яг тэрийг айгүй сайн санаад байд. Ингээд Альфред Адлер гээд айгүй мундаг одоо сэтгэл зүйч байгаа. Тэгээд тэр сэтгэл зүйч бүхий л зовлон бол хүн хоорондын харилцааны зовлон байдаг гэж хэлжсэн. Тэгээд би энэ номыг тэр үгэнд нь ч гэсэн би айгүй дуртай байсан л да. Гэтэ яг төгсдөө номыг орчуулж дууссаны дараа бол бүхий л жаргал ч гэсэн бас хүн хоорондын харилцааны жаргал байдаг гэж хэлмээр санагдчихсэн. Яг тэр төвшөнд одоо юу гэдгийг хүн хоорондын харилцааны нарийн нандан хамгийн сайхан зүйлсийг ерөнхийдөө бол гаргасан. Дээрээс нь математикийн гоо үзэсгэлэн ч гэсэн маш тийм энгийн хүн болгонд ойлгомжтой байх хуцаар тайлбарлаж гоё ингэж хүртээмжтэй болгож өгсөн ном учраас айгүй тийм одоо миний хувьд айгүй дурсамжтай чухал ном гэж боддгоо. За тэгээд дараагийн ном нь бол Takta Publishing-аас гаргаж ирсэн Миний амьдрал кино хэлсэнд гэдэг ном байгаа. За энэ бол яг миний хамгийн анх орчуулж исэн одоо баримтат бүтээл. Гэтэ яг Бергманы Миний амьдрал кино хэлсэнд гэдэг энэ номыг яг баримтат ном гэж би ерөөсөө өөрөө ингэж тодорхойлох айгүй дургу. Яагаад вэ гэхээр одоо юу гэдэг нэг юм академик ч юм уу те эсвэл яг юм ердийн non fiction уншиж байгаагаас бол шал өөр мэдрэмж төрүүлдэг гэж би боддог. Яагаад вэ гэхээр Ингмар Бергман гэдэг найруулагч өөрөө тийм одоо юу гэдэг кинонуудыг нь ялангуяа мэддэг хүмүүс бол аюул сайн мэдж байгаа. Ухамсарын урсгал гэдэг юмыг яг дэлгэцэнд хамгийн одоо яруу тодор гоё буулгаж чаддаг одоо 3 найруулагч байгаа шүү дээ тий. Тарковский, Феллини, Бергман гэдэг одоо яг одоо хамгийн том төлөөлөл болох үз найруулагч нь гэх юм уу. Тэгмүүд Бергман бол яг тэдний нэг. Тэр ч утгаараа яг тэр хүн одоо кинонуудаа хийхдээ зүүднээсээ яаж санаа сэтэл авч ийн, өөрийнхөө хүүхэд насны дурсамжаас яаж ингэ сэтэлж ийн гэдэг ч юм уу. Эсвэл одоо философийн ям зүрийн гүн гүнзгий бодлоодыг яаж дэлгэцэнд буулгахтаа тэр хүний толгой дотор яг юу өрнөж ийн гэдэг тэр бүх юмнуудаа бичсэн байдаг. Тийм болохоор нэг талаас одоо юу гэдэг яг л жинхнээсээ юм хүний бодит амьдрал байгаад байгаа хэрнээ айгүй тийм ид шидлэг мэдрэмж төрүүлдэг. Тийм болохоор надад энэ ном яг хэл найруулгын хувьд ч тэр агуулгын хувьд ч тэр яг ердийн бас нөгөө хүний намтар ч юм уу эсвэл баримтат бүтээлүүдээс айгүй өөр санагдчихсэн. За тэгээд бас нэг энэ номны гол онцлог нь гэх юм бол Бергман яг кино урлагаас одоо зодог тайлсныхаа дараа бүр кино хийхээ болсныхаа дараа бүх кинонууд дээрээ өөрийн одоо бодлоо илэрхийлсэн. Энэ киног бүтэх явцад ер нь юу тохиолдож исэн, ямар хөө байсан. Тэгээд агуулгын хувьд одоо дотроо яаж зөрчилдөж исэн, юу иргэн санаж ингэж дурсаж исэн. Дээр нь тэр кино бүтэж явах үйл явцад одоо амьдралд нь юу тохиолдож исэн гэдэг ч юм уу те. Тэр бүх зүйлсээ бичсэн байдаг. Гэхдээ кино урлагаас аль хэдийн зодог тайлчаад бичсэн болохоор юу гэдэг энэ хүнд амбиц эсвэл тийм эго ч юм уу те. Яг тэр зүйлсээс ер нь бол айгүй ангижирсныхаа дараа бичсэн учраас айгүй тийм үнэнчээр бичсэн гэж хэлж болохоор санагддаг. Тэгээд энэ бүтээл бол би айгүй муу хийцэн, энэ дээр ингэх ёстой байсан гэдгээ айгүй тийм шударгаар шүүмжилж чаддаг. Нөгөө талаасаа бас өөрийнхөө бүтээлүүд дээр энэ бол үнэхээр дөмөгтэй хүн шигтэй ийм сайн бүтээл болж чадсан шүү гэдэг ч юм уу. Яг өөрийгөө бас магтах, сайшаах үедээ сайшааж чаддаг. Тэгээд тэр бүх одоо Бергман 60 гаруй кино хийсэн. Дээрэс нь ингээд жил болгон 1-2 тайзны жүжиг тавьдаг тий бараг 100 гаруй юм тайзны жүжигтэйгээд ер нь бол ингээд зогсолтгүй бүтээж амьдсаар байгаа л ерөнхийдөө бол ингээд кино урлагаас завсарлаад зодгоо тайлсан тийм хүн байгаа юм л да. Тэгэхээр яг тийм бүтээлч амьдрал гэтээ бас өөрийнх нь хүүхэд наснаас ахуулаад ер нь бол айгүй олон шашны болон философийн тэгээд амьдралыг одоо харах үнцөг ч юм уу тэр болгон дээр маш тийм хурц зөрчилтэй байсан. Гэтээ тэр зөрчил болгоноо бас эргээд яаж бүтээл болгож чадчихээн, яаж ингэж дэлгэцэнд амлуулж чадчихээн гэдэг ч юм уу. Яг тэр болгоныг юм уран бүтээлч хүний бүхэл бүтэн юм ертөнцөөр аялж байгаа юм шиг мэдрэмжийг өгөх ном гэж боддог. Тэгээд энэ номд бас айгүй хайртай. Тэгээд дээр нь бас Бергман дээр хэлэх юм нь Бергманы кинонууд бол яг бүх кинонууд нь тийм ойлгомжтой номнууд бол ерөөсөө кинонууд бол ерөөсөө байдаггүй шүү дээ. Тэгэнгүүт бас энэ хүний хүүхэд нас ч юм уу эсвэл нөгөө аав нь номлогч байж агаад өөрөө болохоор яг энэ
бурхан гэж байдаггүй гэдэг үзэлтэй болж байгаа тэр зөрчил ч юм уу энэ болгоныг нь ойлгоод ирэнгүүт Бергманы кинонуудыг ч гэсэн бас ингээд ойлгоход дөхөн болох учраас ер нь бол кино сонирхдаг хүмүүсийн бол заавал унших ёстой номнуудын нэг гэж боддгоо. За дараагийн ном нь болохоор одоо бол яг жинхнээсээ баримтат ном. Энэ Жоси Малиновский гэдэг айгүй алдартай сэтгэл судлалын салбарт бол нэлээд нэр хүндтэй юм хүн байгаа. Тэгээд энэ хүний зүүдний сэтгэл судлал гэдэг ийм бүтээл байгаа. За зүүдний сэтгэл судлалыг орчуулж явах хэвцэд надад айгүй сонирхолтой санагдсан юм нь би өөрөө яг зүүдтэй айгүй их холбоотой номнууд дээр ажилласан байгаа байхгүй юу. Одоо Демьян тэгээд Бергманы ном гэдэг ч юм уу энэ хүмүүс бүгдээрээ ингээд зүүдийг маш их чухалчилдаг. Миний мэдих ер нь хамгийн бүтээлч хүмүүс, хамгийн гоё уран бүтээл тойрогддог хүмүүс бүгдээрээ зүүдтэйгээ амар холбоотой, нэгт холбоотой байдаг. Зүүдийг маш сайн сандаг. Тэгээ тэр зүүд нь сэрүүн үеийнхэн амьдралдаа яаж холбогдож байна? Тэр зүүд надаа юу хэлэх гээд байна вэ гэдгийг бүр асар тэгж одоо нэгтэлж шалгаж өөрөөсөө дотроосоо ингэж хайж идэг хүмүүс байдаг. Тэгээд яг тийм байгаа нь одоо тэр хүмүүс тэр зүүдтэйгээ тэгж амар нэгт холбогдож чадж байгаа надад сонирхолтой санагдаад ингээд явж итэл яг энэ зүүдийн сэтгэл судлал гэдэг номтой таарснаас айгүй гоё байсан. Тэгээд энэ бол яг зүүдийг шинжлэх ухааны төвшөнд одоо авч үзэж яг тайлбарласан. Дээрээс нь өдийг хүртэлх яг одоо хүний зүүдийг судалсан шинжлэх ухааны ололт амжилтууд яг ямар төвшөнд явж байгаа вэ гэдгийг нэгэнгөө маш сайн тайлбарлаж чадсан ном байсан. Тэгээд яг зүүдний сэтгэл судлал бол өөрөө айгүй тийм залуухан одоо сэтгэл судлалын салбар дотор нэлээ одоо орой судлагдаж эхэлсэндээ магадгүй орох бах. Гэтэ зүүд гэдэг зүйлийг нөгөө юу гэдэг шинжлэх ухаан гэхээсээ гадна хүмүүс одоо шашны хувьд ч юм уу те эсвэл одоо дээр үеийн нөгөө нэг янз бүрийн зан үйлүүд тийм зүйлсийн тухайд бол айгүй их авч үзсэн байдаг, тайлбарсан байдаг. Домог зүйдээр ч гэсэн зүүд өөрөө айгүй тийм юутэй чухал байр суурьтай зүйл шүү дээ. Тэгэнгүүт энэ дээр бол яг хүний зүүдийг судалдаг машинуудыг бид нар анх яаж бүтээсэн гэдэг ч юм уу те тэр машиныг бүтээхдээ бид нар яг яаж одоо бүтээж исэн бэ гэх мэтчлээ яг тийм шинжлэх ухааны талаас нь тайлбарсан байдаг. Тэгээд энэ номны надад хамгийн одоо авааштай чанар нь юу байсан бэ гэхээр одоо зүүд гэж яг юу юм бэ? Зүүдийг одоо яаж бид нар зүүдэлт юм бэ гэдгийг одоо ингээд тархины долгион энтер гэдгээс нь тайлбарлахаас гадна яг зүүд гэдэг зүйл нь унтчих үеийн тэр зүүд гэдэг зүйл бидний сэрүүн үеийн сэтгэл зүйн байдалтай яаж ингэж хамааралтай байдаг вэ? Бас зүүдээ бид нар одоо санаад те зүүдээ ингэж бичиж тэмдэглэж аваад тэгэж одоо зүүдээ нэгтэлж шалгаснаар бид нар бас сэрүүн үеийнхээ өөрсдийнхөө сэтгэл зүг яаж ойлгож болдог вэ гэдгийг энэ ном үнэхээр гоё тайлбарласан байсан. Тэгэхээр зүүдийг зөвхөн ингээд нэг юм одоо зүүдэлж өнгөрөөл тэнгуүтээ тэр нэг айгу тайлбар энтер гэсэн номнууд байдаг шүү дээ. Тиймнээс ингээд шүд унвал тэгдэг гэж юм гэдэг шиг ингэж ойлгохоос илүү энэ зүүд миний магадгүй ингээд сэрүүн байлаа ч гэсэн далд ухамсар одоо ухамсаргүй оюун ухаанаас ингэж олж мэдэж чадаагүй миний өөрийн ийм бодлыг ийм одоо ухамсарыг ингэж хөндөж гаргаж ирж байгаа юм байна гэдгийг бол зүүднээсээ ч хүртэл бид нэр ингээд олох боломжтой байдаг. Энэ хоёр зүйл бол сэрүүн үеийн сэтгэл зүй тэгээд зүүдэлж байгаа одоо тэр унтж байгаа үеийн сэтгэл зүй хоёр бол ерөөсөө юм тусдаа зүйл биш хоорондоо нэгт хамааралтай байдаг гэдгийг одоо яг сэтгэл судлалын үүднээс айгуу гоё тайлбарсан байдаг. Тэгээд бас нэг айгуу зөвхөн хүмүүст айгуу сонирхолтой санагдах болов уу гэж бодож байгаа зүйл нь одоо жишээ нь сүнсэнд даруулах гэдэг ойлголт байдаг. Тэгээд тэнгүүт хүмүүс ингээд унтжахтаа сүнсэнд дарууллаа гэж айгуу ярьдаг. Тэр ойлголт бол ингээд бүх улс орон болгонд байдаг. Гэтэ хүмүүс одоо жишээ нь хятад болон Монголд сүнсэнд даруулах гэж ярьдаг бол Канадад одоо жишээ нь нэг юм сарсан бавгахаа асар том сарсан бавгахаа ирж байгаа юм шигээр ингэж зөвлөлдөг ч юм уу. Тэр нь бол ингээд тухайн улс орныхоо айгүйх домог зүйтэй холбоотой байдаг. Гэтэл сүнсэн даруулна гэдэг өөрөө ер нь бол зүгээр юм айгүй тийм бит зүйл байгаа байхгүй юу. Хүний одоо унтчих үед булчин хөшчдөг. Тэгээ зөвхөн нүдний одоо харааны одоо бид нар зөвхөн ингээд нүдний хүүхэн хараад хөдөлж чаддаг. Тэгээ бусдаар бол бидний булчин хөшчдөг. Тэгээд зүгдэлж байгаад гинт сэрчингүүт бидний бүх булчин хөшсөн. Бидний хил болон ам ч гэсэн ажиллаж чадахгүй. Бид нар нөгөө ойрлоод байгаа хэрнээ дуу гарахгүй байдаг энэ төр гэж ярьдаг шүү дээ. Тэр бол одоо жишээ нь тэр
нүдний хурдан хөдөлгөөнд нойрны үеэр булчин хөшж байгаатай холбоотой гэдэг ч юм уу те. Яг ийм нөгөө зүүдтэй холбоотой бидний ингээл хийсвэрээр айгуу тэг буруу ойлгоцсон ч юм уу те. Ингээд тийм зүйлсийг бол маш гоё ингэж тайлбарлаж өгдөг ном байгаа. Тэгээд мэдээж хэрэг нөгөө Freud, Jung гэдэг бидний одоо зүйтэй холбоотой хамгийн томоохон сэтгэл судлалын маструудын бүтээлүүд тухайн үедээ яаж ингэж ноёрхож ирсэн те сэтгэл судлалын салбарт нөгөө талаасаа бас эргээд шинжлэх ухаан ингээд хөгжих тусам тэр хоёрын одоо онолууд яаж үгүйсгэгдэжсэн гэдгийг ч юм уу айгуу гоё тайлбарладаг. Тэгээд энэ бол айгуу миний хувьд бол яг ингээд нөгөө нэг зүүдийг амар бүтээлч хүмүүсийн одоо амжилтын бараг төлхүүр гэх юм уу те яг тийм зүйл юм шиг харж явж исэн болохоор зүүдний сэтгэл судлал гэдэг талаас нь орчуулж яг ингээд судлахад айгуу сонирхолтой байсан. За тэгээд дараагийн ном нь бол Томьёо Бодио гэдэг алдартай блогер байгаа те тэр хүний орчуулж исэн хоёр номон дээр нь би ерөнхий редактораар нь ажиллаж исэн. Тэгээд эхний ном нь бол Жолоодогч гэдэг ийм ном байгаа. За энэ Жолоодогчийн эхний хэвлэл нь тэгээд сүүлийн хэвлэл нь бол бүр гоё хацтай болоод гарсан байсан. За Япон зохиолчдын номнууд бол ер нь ажиллахад амар урамтай байдаг гэж би бол хэлнэ. Ер нь яагаад вэ гэхээр юу гэдэг нэг талаасаа бас нөгөө нэг Азийн соёл ч юм уу Аз хүмүүсийн бас нэг юм нийтлэг зүйлс байдаг байх. Нөгөө талаасаа бас маш тийм энгийн байдлаар гүн гүнзгий ойлголтуудыг өгч чаддаг гэж боддог. Одоо жишээ нь Достоевский ч юм уу, Hermann Hesse ч юм уу те яг тийм одоо классик зохиолчдыг ингээд бодонгууд ер нь бол үгэнч тэр жинтэй, агуулгынч жинтэй байгаад байдаг. Орчин үеийн Япон зохиолчдын номнуудыг ихэвчлэн ингээд хараад байнгут дийлэнх нь ер нь аюу тийм энгийн хэл найруулгатай. Гэхдээ санаа цаанаа ингээд ухаад ойлгох юм бол аюу гүн гүнзгий байдаг болцсон юм шиг санагддаг. За тэгээд тэрний нэг бол би Жолоодогч гэж хэлнэ. Тэгээд энэ Жолоодогч гэдэг номны хувьд бол аюу сонирхолтой жишээг хүнддэг. Тэр юу сонирхолтой ойлголтыг ингэж хөндөж гаргадаг. Тэр ойлголт нь юу гэхээр Азны тухай ойлголт. Тэгээд Аз гэдэг юмны тухай би энэс энэ номыг одоо редакторлахаас өмнө бол ерөөсөө тэгж гүн гүнзгий бодож байгаагүй гэдгээ аюу сайн ойлгосон. Тэгмээд одоо чинь Аз гэж юу юм бэ гэд хүмүүнээс асуунгууд хүн бол нэлээд бас бодхуйц асуулт байгаа байхгүй юу. Тэнгүүд яг тэгэж өөрөөсөө асууж байгаагүй хэрнээ яг Азтай Азгүй, Аз дайрлаа, Аз таарсангүй гэдэг ч юм уу тэр ойлголтуудыг байн ингээд үгэндээ авчуулаад яриад хэрэглээд явж идэг хэрнээ яг Аз гэж юу ингээд асуунгууд хүмүүс ер нь бас нэлээд гацхуйц асуулт байгаа байхгүй юу. Тэнгүүд энэ ном болохоор яг ийм нэг ийм таксины жолооч. Тэгээд тэр таксины жолооч өөрөө яг ийм километрээ тааруулаад яг нэг хүн дээр очиж байгаа байхгүй юу. Тэгээд тэр гол дүр маань болохоор ер нь айгүй тийм амьдралдаа нэлээд бүтлгүүцсэн, шаналцсан гэж явж байгаа дүр байгаа юм. Тэгээд ажил нь яг л нөгөө Японы salaryman гэдэг шүү дээ. Цалингаас цалингийн хооронд яг ингээд ажиллаад явж байгаа хүн. Тэгээд гэр бүл нь бас нэг жоохон асуудалтай ч юм уу те. Харилцаа нь ингээд хүүтэн хүндий болцсон. Тэнгүүд охин нь өсвөр насны охин нь бас ингээд одоо өсвөр насны хүүхдүүд аав ээжтэй харилцаатаа нэг юм харьяар гэдэг айгүй хэцүү харилцдаг үе байдаг. Үгэнд нь ордгоо те. Тэгээд ингээд хичээл номоо таслаад явдаг ч юм уу. Яг тийм байдалтай. Тэгээд ажил нь бас нэлээд юм ажилдаа ерөөсөө амжилт гарахгүй байгаа ч юм уу те ер нь ингээд нэг юм азгуутад яваад байна гэдэг гэж байгаа хүнтэй уулзаад яг тэгсэн чинь тэр таксины жолоочтой ингээд таарангуул тэр таксины жолооч өөрөө тийм айгүй ид шидлэг зүйлийг тэр хүн санал болгож байгаа байхгүй би танд ингээд аз дайруулах газрууд руу таныг ингээд аваачиж очиё ингээд тэгээд аз дайруулах газрууд руу аваачаад очингууд яг үндэ ерөөсөө шууд аз дайрахгүй байгаа байхгүй юу. Тэгээд энэ номны хамгийн гоё юм нь Азыг ерөөсөө бид нэр ингээд биднийг дайрдаг биш бид нэр өөрөө тэр азан дээрээ яг ингээд явж очдог байдаг гэдэг санаа бол энэ дээр аюулгүй гоё гарч ирдэг. Тэнгүүт энэ дээр бас нэг жишээ зүгээр ингээд дурдаад өгөхөд нэг юм баарнд манай эрэгтэйг ингээд таксины жолооч нь аваачаад танд энд Аз дайрч магадгүй ингээд буулгачж байгаа байхгүй. Тэгээд тэр баар руу явж ороод нэг юм гитарчин залуутай таарлаад тэгээд тэр гитарчин залуутай таарлаж байгаа нь бол тэр хүнд ингээд гэр бүлийн аз жаргалт нь эсвэл ингээд ажилт нь ч юм уу те ямар нэг аз авчирхаар юм ерөөсөө байхгүй байгаа байхгүй. Гэтэл тэр хоёр хүн ингээд зүгээр нээлттэй байгаад
ингээд юм яриад үзэж байгаа байхгүй. Тэгээ тэрнээс өмнөх газруудад бол ингээд гол дүр нь ерөөсөө юм ярьдаггүй ингээд аз дайрсангүй гэл гараа яваад өгдөг. Тэнгүүд ингээд нэлээд олон газар очиод нэлээд олон хүнтэй тэр таксины жолооч ингэж уулзсны дараа нэлээд нээлттэй болоод хүнтэй ер нь эхлээд харилцаад яриад тэндээс ямар нэгэн байдлаар юм гүнзгий арай нэг жоохон дэлгэрэнгүй илэн далангүй нээлттэй юм байж иж ингээд тэр хүнээс олж авах одоо мэдлэгээ ч юм уу эсвэл ингээд зүйлээ ингээд олж авна гэдгийг гадарсан байдаг. Тэгээд яг тэр гитарчин залуутай ярьж байхдаа яг тэр гитарчин залуу тийм ярьж өгдөг байхгүй ингээд хүний бие бол ингээд өөрөө амар ухаантай зүйл яагаад гэхээр өөрөө өөрийгөө өвдөлтөнд дасгаад баг багаар өөрөө ингээд өвдгөө болж чаддаг, өвдөлтөндөө дасаад тэрийг даван туулах чадвартай болж чаддаг тийм бие гэж байгаа байхгүй юу? Тэнгүүд чинь гутал ингээд холгоод байдаг те. Тэнгүүд гутал холгоод айгүйх ингээд өвдөөд бүр ингээд цус мус шүүрээд те тэгдэг ч гэсэн тэр гутлыг ингээд өмсөд хөлд дадсны дараа тэр зүгээр болчдөг, хөлд гарч ирсэн шарах сорвч гэсэн тэгээд удалгүй ингээд аниад идэгчдэг те. Яг тэрнтэй адил одоо чинь гитар тоглож суурахад ингээд анх хурууны өндөг ингээд амар өвддөг ингээд би өөрөө бас яг ингээд хөгжим тоглож сурж байгаа хүн болохоор тэр зовлон амар сайн мэдрээд байгаа юм л да. Яг ингээд хуруу нэг өндөг яг ингээд утсан дээр маш чанга хүчтэй дарж иж тэр одоо нот ингээд зөв гарна те. Гэтэл тэгж хүчтэй дарах тусам хурууны өндөг аягүй өвддөг. Гэтэл хүний бие өөрөө өвдөөд ах тусмаа хуруу өөрөө ивэршээд ингээд ямар ч утсыг яаж чанга дарсан өвдөхөрөө болчдөг. Хүний бие яг ингээд өөрөө өөрийгөө өвдөлтөнд дасан зохицуулаад тэгээд тэрийг даван туулах чадвартай болтгоо гэдэг одоо жишээ нь санааг ингээд тэр гитарчнаас авч байгаа юм. Тэгвэл тэр нь дараа нь эргээд яг үндэ аз олж таарч байгаа байхгүй. Тэр ойлголтыг хүн авснараа дараа нь тэр хэрэгтэй ингээд өөр зүйлээр тэрийг ашиглаад явдаг ч юм уу. Тэгэхээр ийм аз гэдэг ойлголтыг ер нь шууд утгаар нь биш. Хүний яг ингээд альваад ингээд сайхан хандсан, альва хүнтэй айгуу сайхнаар нээлттэй харилцсан ч юм уу те. Хин нэг нь тус болсон ч юм уу. Яг энэ болгон чинь ингээд нөгөө нэг одоо бид нар loyalty card гэж цуглуулдаг шүү дээ. Кофе уухтаа ч юм уу эсвэл нэг хоолны газар ч юм уу те. Яг тэрэн шиг бид нар ингээд 9 удаа ингээд нэг кофе уучингууд 10 дахь нь үнэгүй байдаг шиг 9 удаа ингээд нэг сайн зүйл хийгээд хүнтэй эсвэл ингээд айгуу сайхан яриа өрнүүлсний ард ингээд 10 дахь нь угаасаа өөрөө ингээд аз болоод ирж идгээ гэдэг шиг ийм айгуу гой санаа гаргаж өгсөн байдаг. Тэгээд надад бол энэ ном дээр орчин үед ингээд хүмүүс зөвхөн ингээд би гээд одоо чинь өөрөө л болохгүй байгаа юм шиг юм болохгүй бол өөрөө л ганцаараа л болохгүй байгаа юм шиг юм болж ивэл ганцаараа л болж байгаа юм шиг нэг тийм байдалд орсон. Гэтэл ингээд бүх юм айгуу тийм хүмүүс хамтдаа байж ингээд амар жаргалтай байж болдог, илүү сайн сайхан байж болдог шүү гэдэг санаа бол энэ номноос айгүй гоё харагддаг. За тэгээд дараагийн ном нь бас Томьёо Бодио Сансар ахын орчуулсан. Тэгээд миний яг ерөнхий редактороор нь ажиллаж исэн Үхэл гэж юу вэ гэдэг ном байгаа. За энэ Үхэл гэж юу вэ гэдэг ном бол ер нь бүр үнэхээр алдартай лекц байхгүй. Яг Yale их сургуулийн маш алдартай лекц үүдэг. Тэгээд Үхэл гэж юу вэ гэдэг энэ лекцийг сонсохын тулд яг ингээд хор тавдрын эцсийн шатанда очсон ийм оюутан хүртэл яг ингээд энэ лекцийг сонсохын тулд ингээд очиж сууж исэн байгаа хгүй. Би энэ нэлээд хүнд болсон байгаа ч гэсэн яг энэ лекцийг очиж сонсохын тулд суудаг байсан гэж гэдгээрээ бас айгүй алдартай юм байлаа. Тэнгүүд юу гэдэг үхэл гэдэг ойлголтыг хүмүүс айгүй тийм амьдралын төгсгөл эсвэл ингээд амьдралаас анги ондоо нэг юм эсрэг зүйл юм шиг хараад байдаг. Гэтэл үхэл гэдэг бол өөрөө яг ингээд амьдрал хоёр чинь яг ингээд нэг юмний хоёр өөр хэсэг л байгаа. Яг нэг юм л бүрдүүлж байгаа. Амьдралын нэг хэсэг нь болж байгаа зүйл нь өөрөө үхэл болохоос биш. Амьдралын эсрэг талд ч юм уу эсвэл зөвхөн төгсгөлд нь байгаа зүйл биш ээ гэдэг яг ийм ойлголтыг гаргаж ирдэг. Тэгээд хамгийн гоё сонирхолтой санагдсан юм нь юу вэ гэхээр одоо юу гэдэг махан бие хүн гэж бодож гин үү? Эсвэл одоо юу гэдэг оюун санаа яг энэ сүнслэг байдал те яг ийм зүйлсийн үхэл нь яг ийм үхэл юм уу? Аль нь яг ингээд үхэл юм бэ гэдэг ийм гоё асуулт гаргаж ирдэг. Яг энэ дээр бол ингээд хүмүүс янз бүрээр л ярьдаг шүү дээ. Ингээд хэрвээ ингээд махан бие үхчих юм бол юм нь бол ингээд үхэн эсвэл махан бие ингээд одоо идэхгүй үхчихсэн ч гэсэн дараа нь ингээд ямар нэгэн тийм сүнслэг оюун ч юм уу те янз бүрийн юмнууд ингээд амьдрч болтгоо энэ төр гэсэн ийм яриануд үүдэг. Тэнгүүд тэр болгонд яг ийм маш цэгцтэй тийм
гоё философи хариулт бол өгч чаддаг ном. Тэгээд энэ дээр бас нөгөө нэг үхэл гэж юу вэ гэдгийг бас хүн ингээд асуугаад зогсохгүй. Ер нь янз бүрийн үхлийг бид нар магадгүй яаж даван туулах ёстой юм бэ гэдэг талаар энэ ном айгүй гоё өгүүлж чаддаг. Одоо жишээний үед бид нар зөвхөн өөрөө үхэхээсээ айхахаас гадна эргэн тойрныхоо ойр дотныхоо хайртай хүмүүсийг те ингээд өөхөх вэ гэдэг ч юм уу, тэрийг яаж даван туулах вэ, тэр том хацлыг яаж даван туулах вэ гэдэг ч юм уу. Яг тийм зүйлсээс хүн болгоо ер нь бол айгүй айдаг штэ тий. Тэнгүүт тэрийг яаж даван туулж болох вэ? Бас даван туулахад мэдээж хэцүү ч гэсэн бас ямар оюун дүгнэлттэйгээр яаж ингэж зэгцтэй бодож өөрийнхөө сэтгэл зүйчдэр тий яг ингээд оюун ухааны нэгштэр тухайн юм даван туулах хугацаанд зэгцтэй юм байлгах вэ гэдэг тухайд бол айгүй гоё хариулт өгч чадах байхаа гэж бодож байна. За дараагийн ном нь манай Rhythm Publishing-аас эрхлэн гаргаж ирсэн Rick Rubin-ий Бүтээлчүүл оршихуй ухаан гэдэг ном байгаа. За энэ Бүтээлчүүл оршихуй ухаан номын хувьд бол яг манай Rhythm Publishing-ийн Золбоо гэдэг хүн байгаа. Тэгээд тэр хүн маань өөрөө бас яг юм дуу хийдэг, бас өөрөө дээр нь маш сайн сонсогч байхгүй. Тэгээд Rick Rubin бол өөрөө энэ номыг яг тэр хүн сонгож ирсэн, яг эрхлэн гаргая гэдэг сонголтыг нь хийж ирсэн. Тэгээ Rick Rubin бол бидний хамгийн сайн мэдих одоо music industry-гийн те хамгийн мундаг хүмүүстэй л хамтарч ажиллаж исэн, бүгднгийнх нь цомог дээр продюсераар ажиллаж исэн тийм гайхалтай продюсер хүн байгаа. Үнэхээр амар мэдрэмжтэй хүн. Тэгэд Rick Rubin дээр ярих юм бол хамгийн сонирхолтой юм нь хип-хоп артистуудтай ч хамтарчдаг, рок хүмүүстэй ч хамтардаг, попуудтай ч хамтардаг. Ер нь бол энэ хүнд ерөөсөө тийм жанрын хил хязгаар гэдэг зүйл байдаггүй. Beatles-тэй хүртэл ингээл Paul McCartney-тэй очиж юм яриад зөнгүүтээ юу гэдэг хинтээ Kendrick Lamar-тай очиод ингээл ярьцлага хийгээл ерөөсөө юм юу гэж байхгүй. Би одоо тийм хүмүүстэй л хамтрна гэдэг ч юм уу. Тэгж өөрийгөө заагалсан юм байдаггүй хүн. За тэгээд энэ хүн маань 2024 онд яг Бүтээлчүүл оршихуй ухаан гэсэн энэ номоо бол англи хэл дээр гаргасан. Тэгээд зөвхөн одоо юу гэдэг дуу хийдэг хүмүүст зориулсан ч юм уу, эсвэл зөвхөн ингээл айхтар одоо бүтээл салбарт ажилладаг хүмүүст зориулсан ном бол биш. Эсвэргээр ер нь баг хүн болгонд зориулсан ном гэж хэлж болно. Яагаад вэ гэхээр Rick Rubin-ийн хувьд юу гэж үздэг вэ гэхээр ер нь өдөр тутамдаа ямар нэгэн зүйл хийн гэдгийг хүн өөрөө хэр бүтээлч байна гэж харж байгаа бол тэр нь бүтээлчэл гэсэн. Одоо би нэг хоол хийж идэж байгаа бол тэрийгээ би энэ амтыг энэ хоёрыг холиод ийм амт гаргачих юм бол ингэндээ би ийм амт туршиж үзэж байгаагүй дээ гэж айгу бодож бясалгаад хийх тохиолдолд тэр бол өөрөө бүтээлч үйл болж хувирж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар юу гэдгийг зөвхөн бүтээл салбарт ажиллаа гэд бүтээлч байгаа биш. Өдөр тутамдаа хийж байгаа зүйлстэй яаж хандж ийн вэ гэдэг маань өөрөө биднийг бүтээлч хүн болгож өгч ийдгөө гэдгийг бол айгу гоё гаргаж өгдөг. За тэгээд энэ ном бол асар олон хүний гоё тийм ширээний ном болсон байлээ. Тэрэнд нь айгүй баяртай байгаа. Тэгээд нэг жишээ нь гэх юм бол Бямням зохиолч редактор хүн байдаг те. Яг тэр хүнийг дурдж болох бах. Тэгээд Бямням ах манай номын редактораар ажиллаж байсан. Тэгээд Цэцэн Цолмон багш орчуулж байсан. Тэгээд Бямням ах өөрийнхөө дурсамжийн газрын зураг гэдэг номыг бичиж явах явцдаа энэ номыг редакторлж байсан. Тэгээд өөрийнх нь номны ажил нэлээд тийм нөгөө зохиолчийн гацаа гэж байдаг шүү дээ. Зохиолчийн гацаанд орцсон байж ах үед би энэ номыг редакторлаад өгчээ гэдэг санал тавьсан юм байлээ. Тэгээд яг угаасаа зохиолчийн гацаанд орчлоо гэдэг үе нь байсан уу? Яасан тэгээд ингээд энэ номыг авч редакторлаад тэгээд редакторлж дуусныхаа дараа шууд ингээд өөрийнхөө ном руу ороод ширээнийхээ ард суусан гэд ярьжсэн. Шууд ингээд бүх юм бүтээлч байдлын гацаа бүх юм ингээд төгжэн ингээд мултарж исэн гэд тэрийг айгу дурсаж ярьжсэн. Тэгээд энэ ном бас өөрийнх нь дурсамжийн газрын зураг гэдэг номыг одоо дуустал бичихэд те яг ингээд ажиллаа ингээд бүтээлч байлаар ингээд гоё хийгээд дуусгах тэр урам зориг өгсөн ном гэж ярьж исэн. Энэ мэтчлээ ер нь айгүй олон хүнд тийм нөлөө үзүүлсэн байлээ. Тэгээд тэрэнд нь бас айгүй энэ номыг одоо нөгөө Монгол дээр эрхэлж гаргасных нь үүрэг нь биелсэн болов гэж боддог. За тэгээд энэ дээр заавал бас нөгөө энэ номын хувьд баг ингээд хууц болгоно нь л ийм шин санаатай аль ч хууцыг нь эргүүлсэн тухайн үедээ нэг ийм гоё
санаа сэтэл авах те нэр би нэг энэ талаас нь харж үзэж болох юм биш үү гэдэг ч юм уу тийм шин санааг олж авах үз тийм бүтээл гэж хэлж болно. Тийм болохоор ер нь бол би ингээд бүх юмыг нь ярих боломжгүй байгаа хгүй ингээд базаж ярих боломжгүй. Гэтэ миний зүгээс энэ номон дээр ингээд хувь хүнийхээ зүгээс хэлмээр байдаг зүйл нь юу вэ гэхээр Рик Рубины хамгийн гоё юм нь бүтээмж болон бүтээлч байдал хоёрыг яг аюу тийм гоё ялгаж өгч чадсан. Тэгээд энэ нь бас орчин үед аюу хэрэгтэй зүйл юм болов гэж боддог. Яг тэгэхээр орчин үед бидний яг цаг үед бүтээмж гэдэг юм хитрхи аюу чухалчилдаг болсон. Нөгөө талаасаас бүтээмжийг бүтээлч байдалтай аюу андуурч ойлгоод байгаа юм шиг санагддаг болсон. Бүтээмж гингүүд productivity те яг тэр зүйл чинь одоо чинь ингээд талах барьдаг хүнээр төсөөлүүлээд бодох юм бол би нэг ч хугацаанд хэдэн талах барьж ийнвэ гэдэг бол бүтээмж те. Гэтэл тэр бол бүтээлч байдал биш байгаа байхгүй юу? Би тэр талханд ямар орц ашиглах уу? Тэр талхыг өмнөх талхнуудаас яаж өөр амттай хийх үү гэдэг ч юм уу те. Тэр талхныхаа зүсэлтийг яаж гоёор хийж болох уу гэд би тэн дээрээ яг талхаа хийхгүй байгаа ч гэсэн маш удаан бодчих болно. Би тэр амтыг, тэр санааг, тэр одоо зүсэлтийг ч юм уу гаргаж ирэхийн тулд би ингээд зүгээр ингээд бодоол яваад иж болох байхгүй юу? Тэр өөрөө миний гараас ямар нэгэн ийм талх гараагүй ч гэсэн бүтээлч байдал байж болно гэдэг тэр санааг бол айгүй гоё гаргаж ирдэг. Тэгэхээр бүтээлч байдал гэдэг зүйлийн цаана ингээд зөвхөн ингээд хийгээл байхаасаа илүү философи шашинтай бол хэрвээ шашин те сэтгэл зүй гэд ертөнцийг харах үнцөг юу байдیں۔ Маш олон зүйл ингээд бясалгал гэдэг ч юм уу те ийм олон зүйл бол ингээд бүтээлч байдалд нөлөөлж идэг. Энэ болооны яг энэ гоё зохирол тохироо ингэж таарж иж бас гоё зүйл гардгаа гэдэг ийм санааг бол энэ ном өгдөг. Тийм болохоор Рик Рубин ч өөрөө бас ингээд хийсэн бүтээсэн зүйл нь ингээд одоо тоологдшгүй их мундаг тийм хүмүүстэй хамтарч ажиллаад гой цомгуудыг гаргачихсан хүн учраас бас ингээд ийм хүн яаж ажиллаж яаж ингэж мэдрэмжээ бусад одоо артистуудад тийм мундаг уран бүтээлчдэд бүтээлчдээ уран бүтээлд нь яаж зориулж ингэж тус болдгийм болоо гэдэг хариулт нь бол энэ номд байдгаа гэж хэлж болно. За энэ бол миний энд авч ирсэн номнууд дундаас хамгийн миний хайртай ном гэж хэлж болно. Энэ одод талтай буцагсан гэдэг ном байгаа. За энэ номын зохиолч нь бол яг бичсэн хүн нь бол Койбучи Шиничи гэдэг яг ашаалтартай монголч эрдэмтэн байдаг. За тэгээд тэр монголч эрдэмтэн Монголд ирээд Балтангийн Цэвгүмаа гэдэг жирийн монгол эмэгтэйтэй уулзаад тэгээд тэр жирийн монгол эмэгтэйн тухай одоо бичиж тойрвсан ийм ном байгаа. Тэгээд одод талдаа буцахсангийн гол дүр болох энэ Цэвгүмаа гэдэг хүний амьдрал бол ер нь одоо юу гэдэг 20 дугаар зууны Монголын амьдралыг бараг тэр чигт нь ингэж одоо гэрчилж чадах үз тийм баялаг амьдралын төвхтэй хүн байгаа юм л да. Тэгээд хамгийн сонирхолтой зүйл нь уг нь бол бурайд хүн. Тэгээд одоо нөгөө нэг Оросын одоо цаг төр шинжлэхдээ ер нь бол бурайдуудыг одоо нэлээд ялгуурлан гадуурхаад дээрлэхэд тийм ингээ хавчиж дарлаж исэн тэр цаг үед бол аав ээж хоёр нь Оросоос дөрвээд за тэгээд өвөр Монгол руу яг ингэж гарч амьдэрсэн ийм гэр бүл байгаа юм. Гэтэл яг ингээд өвөр Монголд амьдарч исэн амьдраад нөхөртэй хүүхэдтэй болоод тийм яг ингээд амьдарч байхад соёлын хувьсгал гарчиж байгаа байхгүй. Тэнгүүт яг тэр соёлын хувьсгалаар Цэвгүмаагаа өөрөө Япон охидын сургууль сурдаг байсан. Нөхөр нь бас дээр нь ингээд монгол хэлний багш профессор хүн байсан. Тэгээд монгол хэлийг одоо өвөр Монголд яг ингээд ар Монголтой адил ийм монгол хэлийг ашиглая гэдэг тийм байр суурьтай байсан хоёр хүн учраас ер нь нэг нь хөрөнгөтний боловсралтай гэж гадуурхагдаад нөгөөх нь болохоор ингээд хятад хэлийг хавчаад ингээд монгол хэлийг ингээд дэлгэрүүлэх гэдэг хүн учраас аль аль нь ер нь соёлын хувьсгалын үеэр маш тийм том ялгуурлан гадуурхалд хавчлага даралхаад ер нь бол өртөжсэн. Тэгээд энэ эмэгтэй маань Цэвгүмаа гэдэг хүн маань Улаанбаатар руу яг ингээд нөхрөө орхиод яг ингээд охинтойгоо хуйлахнаа ингээд одоо соёлын хувьсгалаас одоо зогтож гэх юм уу те Монголд ирж амьдарч исэн. Тэгээд Монгол бол энэ хүний яг одоо Улаанбаатар хот те тухайн үеийн Улаанбаатар хот энэ хүнд бол ингээд эрх чөлөөг олгосон те бас ингээд хүн хоорондын тийм сайн сайхан халуун дулаан зүйл тэгээд тийм зүйлсийг ингээд ер нь бол мэдрүүлсэн их орн нь гэж энэ номон дээр гардаг.
Тэгээд тухайн үеийн Монгол хүмүүсийн нэг нэгэндээ хандах хандлага ингээд хүнд тус болъё гэсэн сэтгэл ч юм уу тий нэг үндэсний гэж хэлж болох нийтлэг зан чанарууд нь яг магадгүй энэ үед аюул тийм хүчтэй байна гэдгийг ер нь бол цэгмаагүй амьдралаас ер нь бол харж болохоор юм шиг надад санагддаг. Тэгээд бидний ер нь хамтын үнэт зүйл гэж юу юм? Бидний бас магадгүй энэ үеийн хамтын дурсамж юу байсан? Одоо бид нар ингээд зүгээр нөгөө identity гэж ярьдаг те яг үндэсний ялгамж чанар гэж юу юм бэ гэд ярьж байгаагийн магадгүй хариулт нь энэ үеийн хүмүүсийн амьдралын түүхээр илэрч болох юм шиг надад ер нь бол санагддаг. Тийм болохоор бид нар нөгөө нэг зөвхөн өөрсдөөсөө хариултыг хайхаасаа илүү бас нөгөө бидний аав ээжийн үеийн ер нь яаж амьдарч исэн бэ? Ямар цаг төрийг туулж байхдаа нэг нэгэндээ бас яаж хандж исэн? Хүмүүс тэр үед ер нь яаж аж төрдөг байсан гэдгийг түүхээсээ ингээд эргээд хараад үзэх юм бол бид нар бас хувь хүний хувьд ямар жанжин шугамыг баримталж, ямар үнэт зүйлийг ингэж дээдэлж явж болох вэ? Тэр нь яавал бас тэр нь яг зөв буруу юу гэдэг ч юм уу тийм байдлаар ерөөхдөө бол харж чадах юм шиг харж болох юм шиг санагддаг. Тэгээд одоо талдаа буцсан бол миний хувьд яг Монголын түүхийн хувьд ч тэр дээрэс нь хувь хүний яг нэг юм үнэт зүйл зарчим гэх мэтчлэн яг тийм хувь хүний төвшөнд ч тэр аюул олон зүйлийг одоо авч чадах. Дээрэс нь ингээд арай ийм юмд нэг ийм сэтгэлийн тэнхээтэй хандаж болохгүйц болын шүү гэдэг нэг тийм нэг ийм урам зориг сэтлийг авч чадахгүйц номоо гэж боддгоо. За дараагийн ном нь Тэдний элх гэсэн бүхэн гэд миний өөрийн итгэжсэн ном байгаа. За энэ номын хувьд болохоор богино хэмжээний Аз өгүүлбэрүүдийн төвөр байгаа. За тэгээд энэ номыг гаргасан шалтгаан маань болохоор одоо нэг жоохон тийм ребел гэх юм уу хувьсгалч зан чанар хөдлөөд гаргаж ирсэн ном л доо. Тэнгүүд юу гэдэг бид нар Азийн уран зохиол гэд бодонгууд Япон, Солонгос, Хятад гурван улсын яг хөө мэдээж хэрэг үнэхээр ийм уран зохиолын хувьд баялаг түүхтэй том ийм мундаг уран бүтээлчдтэй улсууд болохоор угаасаа аргагүй байх л да. Гэхдээ бас нөгөө талаас Монгол шиг одоо Монголтой адилхан те хөгжилтэй ч юм уу Монголтой адилхан уран зохиолын хөгжлийн адилхан яваа тийм орнуудын бусад орнуудынхаа тийм өгүүлбэрүүдийг уран зохиолын бүтээлүүдийг бид нар ер нь төдийлөн сайн мэддэггүй. Тэнгүүд энэ номон дээр болохоор бид нар Иран, тэгээ Бутан, Казахстан, бас Иран, тэгээд Монгол гэсэн ийм Индонез гэдэг ийм Азийн нөгөө бидний уран зохиолын төдийлөн сайн мэдээд байдаггүй орнуудын ийм зохиолчдынх нь богино өгүүлбэрүүдийг төвөрлсөн байгаа. Тэгэж төвөрлөхдөө болохоор бид нар 10-10-аар нь зааглаж төвөрлсөн байгаа. Одоо жишээ нь 20 дугаар зууны 7 дугаар 10 гээд буюу 1960-ад он гэхэд Ираны түүхийг Ираны одоо тэр үеийн түүхийг өгүүлж чадах үз, нийгмийг нь харуулж чадах үз өгүүллэгийг сонгож авсан байгаа. Тэр өгүүллийн жишээ нь хар салхи гэдэг ч юм уу тий. Тэнгүүд 20 дугаар зууны хамгийн сүүлийн 11-ийг сонгохдоо бид нэр яг Монгол өгүүлэлгээ сонгосон байгаа. Тэгээд тэр нь бол Буян гişг гээд залуу зохиолчийн бичсэн өгүүлэг байх жишээтэй ч юм уу тий. Тэнгүүд 20 дугаар зууны 21 дугаар зууны 2 дугаар 10 гээд ярингуут Бутаныг сонгосон байгаа. Тэнгүүд Бутанд бол тэр үед одоо хаан нь солигдоод айгүй өөр юм гарч ирж исэн гэдэг ч юм уу. Яг энэ бид нартай адилхан хэмжээний хөгжилтэй ч юм уу энэ орнуудын хүмүүс нийгмийн шилжилт ч юм уу шилжилт одоо тэгээд нийгмийн хамгийн ороо бусгай байдалтай тийм цаг үед өөрсдийнхөө нийгмийг яаж шүүмжилж яаж ингэж биччихсэн бэ гэдгийг ингэж уран зохиолын богино өгүүлбэрийн хэлбэрээр яаж илэрхийлж ирсэн бэ гэдгийг бид нар ингэж оруулахыг хүссэн. Тэгээд ер нь бол айгуу тийм нийгмийн шүүмж агуулсан богино өгүүлбэрүүдийн төврээ гэд ойлгож болно. Тэгээд бас дээр нь бидний одоо 20 болон 21-р зуунд манай Аз хүмүүс ер нь юу туулж исэн бэ? Ямар одоо хүн бэрхшээлүүд болон яг юм шилжилттэй нүүр тулаад явж исэн бэ гэдгийг бас харж болохоор бүтээлээ гэж бодож байна. Тэгээ ер нь бол нийгэм болон уран зохиол гэдэг хоёр зүйл яаж ингэж гоё хоорондоо холилдож болдог. Хүмүүс яг өөрийнхөө амьдарч байгаа зүйлсийг ажиглаад бас эргээд тэрийг яаж ингэж уншигчдад хүргэж байгаа вэ гэдэг нь бол айгүй сонирхолтой.
За дараа нь бол миний хамгийн сүүлийн номнуудын нэг болох Демьян гэдэг ном байна. Херман Хесегийн зохиосон ном байгаа. За тэгээд Херман Хесег бол Монгол уншигчид нөгөө Сиддхарта болон Талын чон гэдэг бүтээлүүдээр нь маш сайн мэддэг. Тэгээд энэ хоёр ном маань бол монгол хэл дээр гараад нэлээд бас ингээд цаг хугацаа өнгөрцөн учраас уншигчид маань бол Херман Хесетэй бол ерөөсөө тийм танил биш зохиолч биш шүү дээ, тий. Нэлээд таньдаг болсон зохиолч. Демьяны хувьд бол гэхдээ яг монгол хэл дээр өмнө нь бол ерөөсөө гарч байгаагүй учраас ер нь бол анхны хэвлэл нь болж байгаа юм. За тэгээд Демьян яагаад энэ ном надад айгүй чухал санагдаад энэ номыг орчуулад эрхэлж гаргах болсон бэ гэхээр нэгдүгээрт яг энэ номны хамгийн чухал зүйл нь Херман Хесе яг тухайн үед өөрөө юу туулж исэн бэ гэдэг нь айгүй сонирхолтой. Яагаад гэхээр дэлхийн 1-р дайны үед Херман Хесе өөрөө канцлагерт яг ингээд нярав хийдэг байсан. Тэнгүүд яг тэр нярав хийж явах үед канцлагерт ингээд тухайн үеийг ингээд төсөөлөхөд үнэхээр амар штэ. Тэгээд дайны үед яг хүмүүс еврей хүмүүсийг ингээд хэдэн мянгаар нь өдөрт ингээд хоморглон устгадаг. Тэгээ яг тийм газар магадгүй зүгээр буучид өөрөөд цэрэг хийхгүй байгаа ч гэсэн тэр болгоныг ингээд нүдэрээ гэрчлээд яг тэр барилга дотор ингээд хамт байна гэдэг чинь л өөрөө үнэхээр амар зүйл. Тэнгүүд Херман Хесе болохоор яг ингээд фронтод алт бол хааж чадаагүй. Яг тэр биеийн байдлаасаа болоод тэгээд яг өдөрт тэгээд ингээд хэдэн мянган хүн ингээд хоморглон устгуулж байгааг хараад өөрийнхөө сэтгэл зүй бол нэлээд доройтсон байгаа юм л да. Маш тийм хүнд хямралд орсон. Тэгээд яг тэрний хажуугаар эхнэр нь бас яг ингээд галзуураад ер нь бол имлэг твтээд тэгээд эхнэрээсээ ерөнхийдөө бол салж таарсан. За тэгээд яг энэ аюу хүнд хувийн амьдралын хувьд ч тэр нийгмээсээ авч байгаа юм одоо эмзэглэл шаналлын хувьд ч тэр аюу хүнд хэцүү зүйлсийг ингэж туулаад цөхрөлт ороод одоо ер нь сэтгэл зүйн юм хямралд орсныхаа дараа Карл Юнг дээр ер нь бол очиод сэтгэл засал хийлгүүлсэн байгаа. Тэгээд Карл Юнг дээр нэлээд удаан хугацааны ийм сэтгэл засал авч одоо явсныхаа дараа Демьяныг бичсэн байдаг. Тэгээд энэ Демьян гээд энэ бүтээлийн хувьд бол ийм өсвөр насны хүү 10 настай хүүгийн амьдралыг бүр ингээд одоо 90 цент хүрсэн эргэн болтол нь одоо өгүүлсэн тэр хүртэл ингээд өгүүлж чадсан ном байгаа. Тэгээд энэ номын хувьд бол яг ингээд базаад хэлээ гэдэг өнгөт айгүй хэцүү ном байгаа юм л да. Яагаад гэхээр маш олон санаатай ингээд хууц болгон цогцлбор болгондоо өөр санаануудыг агуулж идэг. Тэр болгоноос магадгүй ингээд философийн төвшөнд, шашны төвшөнд тийм одоо зүүд ч юм уу тэгээ дээр нь одоо миний саяны ярьсан зүүдний сэтгэл судлал гэдэг энэ олон салбаруудад янз бүрийн тийм шинэ ойлголтуудыг ингээд хүнд өгч чадхаар, шинэ бодлуудыг төрүүлж чадхаар ном учраас ер нь бол нэг юмд базаад хэлэхэд бол маш хэцүү санагдаж байна. Гэтэ одоо юу гэдэг энэ номыг уншсанаар магадгүй бид нэг ингээд юуны талаар ингээд өөртөө асуулт тавьж болох вэ, бодож болох вэ гэдэг ч юм уу. Яг тэр талаас нь ярих юм бол өсвөр насны эрэгтэй хүүхдийн сэтгэл зүй гэдэг бас айгүй сонирхолтой зүйл юм байна гэж. За яг эрэгтэй хүүхдийн ч гэлтгүй ер нь өсвөр насны хүүхд бага насны хүүхдийн сэтгэл зүй бас айгүй сэтгэл зүйн тухай бид энэ номноос өөрөөсөө асууж болохоор байгаа. Яагаад вэ гэхээр энэ номыг ингээд би анх өөрөө их хэл зүгээр англи хэлээр нь уншичаад гайхажсэн байхгүй юу. 10 настай хүүхэд ийм гүн гүнзгий бодно гэж байхгүй дээ. 10 настай хүүхэд арай ч ингэхгүй дээ. Энэ бас арай л худлаа байна гэж бодож исэн тохиолдлууд надад ингээд байгаа. Тэнгүүд дараа нь ингээд зүгээр номоо уншсныхаа дараа бодонгууд би бас хүүхэд байхдаа зөндөө их ийм үнэхээр л ингээд чин сэтгэлээс амар хүн дээр имзгэлдэг, амар гунж гутардаг. Тэгээд ингээд юмсыг ингээд ойлгодог байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр Херман Хесегийн хэлж байгаагаар бол хүүхэд ингээд том хүн шиг мэдрэмжээ бодол болгож хувиргах чадваргүй байдаг. Гэхдээ тэр нь мэдэрдэггүй гэсэн үг бол биш ээ гэдэг яг тийм амар гоё хүчтэй санааг гаргаж өгдөг. Тэгэхээр хүүхдүүд юу гэдэг ингээд би ийм мэдэрч ингээд шууд тэрийг бодол болгоод бодлоо дараа нь үг болгоод ингээд гаргаж чадахгүй ч гэсэн тэр хүмүүсийн дотор яг л том хүнийхтэй адил тийм хүнд хэцүү мэдрэмжүүд ч юм уу эсвэл тийм бодлогошрлууд оюун дүгнэлтүүд магадгүй гарч ирж ийдгаа гэдгийг энэ номноос бас харж болохоор байгаамаа. За тэгээд дээрэс нь энэ номон дээр Европт болж исэн яг тэр дайны үеийг бол шууд бусаар гаргасан байдаг. Тийм
одоо энд ингээд дайн болоод ингэж гэхээсээ илүүтэй айгуу тийм метафор байдлаар ингээд те зөвлөлийн аргаар бэлэгдлэр ч юм уу те ингээд гоё гаргаж өгсөн байдаг. Тэрийг нь бол одоо бид нар яг ингээд тэр нөгөө түүхийг юу болоод өнгөрсөн бэ гэдгийг мэдж байгаа учраас тэр метафорыг бас тайлж ойлгоход айгүй хялбар байгаад байгаа. Тухайн үед бол Демьяныг хэсэж юм бол те стил тэр нөгөө нэг хэцүү дарангуйллын үед ингээд биччихсэн болохоор метафороор илэрхийлэхээс магадгүй өөр арга бол байгаагүй бах өөрт нь. Тэгээд надад бас яг юм тийм дайны үе ч юм уу тийм юмыг ингээд уншихад герман зохиолчдын бүтээлийг унших бол айгүй дуртай байдаг. Херманс өөрөө бас яг герман хүн шүү дээ. Тэнгүүд жишээ нь Хенри Бёл ч юм уу, Эрих Мария Ремарк ч юм уу яг ийм герман зохиолчдын өнцгөөс дайныг харах бас айгүй сонирхолтой. Яагаад вэ гэхээр юу гэдэг бид нар Монгол хүмүүс ялангуяа одоо багасаа ингээд зөвлөлтийн нөгөө кинонууд үзээд өссөн ч юм уу тэр кинонууд нь үндэсний телевиз янз бүрийн зурагт энтрээр айгүй гарч идэг ч юм уу. Тийм байдал байхаар нөгөө нэг одоо Их Британи зөвлөлт холбоот улс тэгээ Франц гэдэг энэ нөгөө дайнд ялсан талаас нь ингэж дайныг айгүй хараа сурцсан. Тэгэл улаан аим тэнд очивол бүгднийг чөлөөлөл тэ. Яг тэр болгоо ингэж түүхийн хувьд зөв. Гэхдээ нөгөө талаасаа ингээд ялагдсан орны хүмүүсийн дайны тухай яриа ингээд бүр илүү хүчтэй байдаг юм шиг надад санагдтiin. Тэнгүүт Эрих Мария Ремарк, Херман Хессе тэгээд Хенри Бёл энэ хүмүүс бол ингээд германчууд ингээд хүн болгон Хитлер байгаагүй шүү гэдгийг ингээд айгүй гой гаргаж өгдөг. Бид нар ингээд тэр фашизмын эсрэг, нацизмын эсрэгтэй ингээд үзэл бодол нь тийм байгаа ч гэсэн яг дарангуйлал донд яаж чадахгүй яг тэрний төлөө үйлчлэхээс өөр аргагүй болж байгаа тэр нөхцөл байдал яг үндэ хүнд ямар амар дотоод зөрчил ямар тэгээд тэрэнд одоо тэр те өөрийнхөө одоо дэмжихгүй байгаа үзэл санаанд ингэж үйлчилснийхаа дараа тэндээс авж байгаа шарах те тэрийг ингээд дараа нь дайны дараа тэрийгээ давж туулж байгаа энэ үеуд ямар амар хүнд ингэж хэцүү тусдаг вэ гэдгийг магадгүй юм ялагдсан орны зохиолчдын бүтээлээс бүр ийм гүн гүнзгий харж болтын болов гэж боддгоо. Тэгээд Демьяны хувьд бол хувь хүний яг ийм зөрчил тэгээ дээрэс нь ийм хүүхдүүд яг ингээд нэг юм муу юм хийчээд дараа нь тэрийг муу юм хийчлээ гингүүтээ тэр чигтээ өөрийгөө муу хүн болцсон юм шиг бодоол ингээд амар шаналдаг штэ тий. Тэрнээс өксүүлээд ингээд том хүн болоод дайнд явж байгаа. Дайн гэдэг чи өөрөө хүн алах гэдэг мэдрэмж өөрөө ямар амар байх вэ те хүний өмнөөс буу шагаах гэдэг өөрөө ямар байх вэ тэр хүртэлх юм том амьдралын олон зөрчлүүдийг ингэж гаргаж ирж байгаа тэр зөрчил бүр дээр ингээд өөрийн гэсэн магадгүй тайллыг нөгөө эргээд бас ингээд уншигчаасаа асуух асуултаа ч гэсэн ингээд бүгднийг багтааж чадсан дээрээс нь хувь хүний амьдралын төвшнөөс ингээд бүхэл бүтэн твийн одоо дайн тулаан тэ улс төрийн нөхцөл байдал хүртэл ингэж далаацтай одоо сэдвийг хамарч чадсан ийм номоо гэж яавал үр дүнтэй вэ гэд ном байгаа. За тэгээд энэ номын хувьд би монгол хэл дээр гарсан хэвлэгдсэн хувилбарыг нь магадгүй манай гэрт байжснаас илүү хэрэгтэй байхаа гэж бодсон хүнд нь өгч гисэн болохоор өөрт байсан англи хэлбэрийг нь аваад ирлээ. Тэгэд монгол хэл дээр бол яавал үр дүнтэй вэ гэдэг гарчигтайгаар яг ийм шар хавцтай хэвлэгдсэн байгаа. Тэгэд энэ номын орчуулагчаар нь ажилласан. За тэгэд яавал үр дүнтэй вэ гэдэг ном бол миний бас яг ингээд нүдийг нээжсэн номнуудын нэг гэж би хэлэх баха. Ер нь яг гендер эрхтгч байдал гэдэг зүйлийг хүмүүс ярихдаа айгуу тийм нөгөө нийгмийн сайн сайхны төлөө ч юм уу эсвэл ингээд ёс суртахууны хувьд зөвөө гэж үзэл ер нь эмэгтэй хүн 50%, эрэгтэй хүн 50% те ингээд одоо чи нэг бүлэг баг байлаа гэхэд эрэгтэйчүүд 50%, эмэгтэйчүүд 50% нь бүрдүүлж авах ёстой мэтэр ярьдаг. Тэр нь болохоор зүгээр л яг ийм байх ёстой эсвэл зөвхөн нийгмийн сайн сайхны төлөө гэдэг ч юм уу ийм өнгөц ойлголтоор хандаад байдаг. Гэтэл гендерийн эрхтгч байдлыг бид нэр зөвхөн нийгмийн сайн сайхан ч юм уу эсвэл ийм ёс суртахууны хувь гэсэн ийм нөгөө ийм байх угаасаа ёстой л байх та гэдэг ийм өнгөц дүгнэлтээр биш яг ийм эдийн засгийн хувьд ямар үр нөлөөг авчирдیں۔ Яаж ийм бодит одоо ашгаа биднэрт ингэж үзүүлдэг юм бэ гэдэг талаас нь ерөнхийдөө бол авч үзсэн ном байгаа. Тэгээд энэ ном дээр аюу сонирхолтой жишээг ингээд дурдах юм бол хүмүүс яг ингээд хачир болгоод ярих юм бол
одоо оркестрийг авч үзэж болохоор байгаа юм. Тэгээд 1970-аад оноос өмнө болохоор дэлхийн ийм одоо томоохон оркеструуд тий бүгдээрээ дандаа ийм цагаан арьстай эрэгтэй хүмүүс байсан байгаа байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө бол ингээд хүмүүс оркестр гэдэг төсөөлөнгүүд цагаан арьстай эрэгтэй хүмүүсээр ингээд төсөөлөд бүр ийм хөвшсөн. Тэр нь бол ингээд тэр хүмүүст одоо ийм ухамсаргүй хөвшмөл ойлголт болоод үлдсэн байгаа дэсэн байгаа юм. Тэнгүүд шүүгчтэн ч гэсэн одоо оркестрийг те томоохон оркестрт ингээд шинэ хөгжимчд сонгон шалгаруулж авах үеэр тэр одоо мэрэгжлийн шүүгчд хүртэл яг ингээд өөрсдөө цагаан арьстай эрэгтэй хүн л хөгжим тоглолдог энэ оркестрт байх ёстой гэдэг ч юм уу яг тийм хөвшмөл ойлголттой байгаад байсан нь ерөөсөө анзаарахгүй яваад байсан байгаа юм л та. Тэгээд 1970-аад онд Бостны оркестрт болохоор нэг юм дэлхийн оркестрийг ингээд тэр чигт нь өөрчлөхүйц нэг юм шийдэл гарч ирсэн байгаа. Тэгээд тэр шийдэл нь юу байсан бэ гэдэг хүмүүст зүгээр л юм хөшиг байсан. Тэгээд тэр хөшиг нь юу гэсэн үг вэ гэхээр хүмүүс одоо юу гэдэг хөгжимчдийнхаа царайг харалгүйгээр яг хөшигний араас шүүлт хийдэг болсон. Тэгээд тэр хөшигний араас ингэж шүүлт хийдэг болсноос хойш эмэгтэй хүмүүсийн оркестр тэнцэх магадлал 50% өссөн. Дээрээс нь өнгөт арьстай хүмүүсийн оркестр тэнцэх магадлал ч гэсэн мөн чинээгээр ингээд өссөн ийм сонирхолтой үзүүлэлт гарч ирсэн байдаг. Яг үүнтэй адилхан ер нь бол одоо юу гэдэг нэг хөшиг ингээл тэгээд дэлхийн ингээл оркестрийн яаж харагдаж байгааг те ямар бүрэлдэхүүнтэй байх вэ гэдгийг ингээд өөрчилж чадсантай адилхан яг ийм жижигхэн өөрчлөлтүүд бид нар өөрсдөө ингээ хөвшмөл ойлголттой байгааг ингээд анзаарахгүй яваад байсан те тэрийг ингээд нэг хөндөд өгөх үйс тэр болгоныг ингээд бид нарт өөрсдөд маань анзааруулах үйс тийм нэг юм шийдлүүд яаж ингэж ашигтай одоо шийдэлд хүрэгдэг вэ гэдгийг л бид нарт ерөнхийдөө бол маш олон талаас нь харуулсан ийм бүтээл байгаад байгаа. Тэгээд хөшиг ч өөрөө тийм амар сүртэй шийдэл ерөөсөө биш шүү дээ тий. Тэнгүүд яагаад ингээд 1970-аад он хүртэл ер нь тэр хөшигтэйгээр ингээд юу гэдэг шүүлтээ явуулъя гэдэг санаа хинч гаргаагүй гэдэг нь амар сонирн байгаа байхгүй. Тэнгүүд хөвшмөл ойлголт тэгээд одоо ухамсаргүй өрөөсгөл хандлага гэдэг бол өөрөө тэгтлээ амар ингэж уужгэрч одоо ингэж юмд ингэ дагтаршиж үлддэг тийм амар хүчтэй зүйл юм аа. Тэр тусмаа ер нь бол ингэж 1970-аад он хүртэл хинжтэй тийм санаа гаргаагүй л явж исэн байна гэдэг шиг одоо 2025 он хүртэл бидний дунд буглаж үлдсэн ингээд хинж анзаарахгүй байгаа магадгүй анзаарсан ч гэсэн юу ч хийхгүй байгаа тийм хүмүүсийн эргэтгэж байдлыг хангаж жижигхэн зүйлээр ингээ хангаж болохоор байхад хинч юу ч хийхгүй байгаа тийм тохиолдлууд бас юу байна вэ гэдгийг ч гэсэн энэ номноос харж болохоор байгаа юм аа. Тэнгүүд одоо оркестрийн жишээн дээр аваад ярих юм бол амар ашигтай байгаа байхгүй. Яг тэгэхээр хүмүүсийн одоо авьяасын нөөц гэж юм байгаа тий. Оркестр тэнцэж болох хүмүүсийн авьяасын нөөц гэдэг юмыг бид нар баг ингээд 3 нуглаад олж болохоор тийм амар гоё авьяасын нөөцийг тэлээд өгчөж байгаа байхгүй. Энэ бол яг ийм эдийн засгийн хувьд ашигтай шийдэл болоод хувирчиж байгаа. Үүнтэй адилхан бид нар одоо corporate ч юм уу те эсвэл бизнесийн байгууллагууд эсвэл зүгээр л ямар ч хамаагүй ажил албан байгууллага эсвэл ийм оюутнуудын бүлэг ч юм уу те анги танхим энэ болгондоо бид нар ер нь яаж эргэтгэж байдлыг нь хангаж өгөх юм бол тэр нь одоо сурагчдын байвал сурлагын чанарт нь ажилтнуудын хувьд ажлын бүтээмжид нь яаж нөлөөлөх вэ гэдэг талаас нь ерөнхийдөө бол маш тийм нэгт юм бай. Тэгээ дээрэс нь маш гоё судалгаатай өгүүлсэн байдаг ном. Тэгээд энэ дээр бас нэг чухал юм нь гендерийн тэгш байдал гэд Монголд яг ярингуут ер нь жоохон өлөг болцсон сэдв болчихсон. Тэгээд тэр нь айгу буруу санагдаж байгаа. Яг үхээр бид нэр дандаа мэдрэмжээ ярьсаар агаад ингээд улиг болгоцсон. Эрэгтэй хүн ингэн, эмэгтэй хүн ингэн ч юм уу те. Энэ чухал ингээд сэдвийг ингээд дандаа өөрсдийнхөө мэдрэмжээр ерөөсөө ямар судалгаа баримтанд ингээд тулгуурлахгүй зөвхөн мэдрэмжээ ярьсаар агаад тэрнээс хүмүүс ингээд ерөнхийдөө бол залхацсан байгаа байхгүй юу. Гэтэл Монголд ерөнхийдөө энэ төрлийн судалгаа шинжилгээнүүд ерөнхийдөө бол айгу хоцорч явж байгаа. Тэгээд энэ талын бүтээлүүд ч гэсэн бас төдийлэн ингээд нөгөө цаг хугацаанд амжиж ингээд одоо орчуулагдаад хэвлэгдээд байдаггүй. Тэгэхээр бид нар бас яг ингээд энэ төрлийн ийм
мундаг гоё судалгаатай яг ингээд тэр бүх том судалгаануудыг нэгтгэсэн номыг уншаад үзэх юм бол эн чинь зүгээр ингээд хүмүүсийн мэдрэмжээ ярьдгаас эсвэл ингээд миний зүгээр л мэдрээд байгаагаас шал өөр юм биш үү? Яг судалгаан дээрээ одоо баримтан дээр тулгуурлаад үзвэл хүмүүсийн эрхтгч байл ингэж зөрчигдөж байгаа юм байна. Гэтэ миний зөрчигдөжсэн гэдэг зүйл нь одоо ингэж засагдж байгаа юм байна гэдэг ч юм уу. Яг юм улс ууртай мэдлэгийг олж авах боломжтой номоо гэж бодож байна. За тэгээд энэ удаагийн ном амссан хулгайн нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд би өөрийнхөө орчуулж исэн болон хэн тохиолдуулж, хэн найруулж ажиллаж исэн номнуудынхаа тухай одоо товчхон ингээд ярихыг хичээлээ. Гэтээ бас тэр номыг унших сэтэл төрүүлэх үс юм уу эсвэл уншсан хүмүүст нь эргэж бас ингээд сануулах үс ч юм уу тиймэрхүү зүйлсийг бас давхар ярих гэж оролдлоо. Тэгээд үзсэнд баярлалаа. Баяртай.